Сайн байцгаана уу. Тэгээд танд энэ өдрийн мэндийг хүргэж байна. За тэгээд мэдээж 3 сар эхлээд тодорхой хэмжээний хугацаа өнгөрлөө. Тэгээд өнөөдөр та бүхэнтэйгээс шинэхэн номоор уулзалтанд баяртай байна. Тэгээд өнөөдөр бид бүхний сонгосон та бүхэндээ хуваалцах ном бол Бэрхшээл ба боломж байгаа. Тэгээд номныхоо товч танилцуулга эхлээд хийж өгье. Тэгээд өнөөдрийн ярилцах ном маань бол Бэрхшээл ба боломж буюу 2011 онд хамгийн анхны хэвлэлтэд орогдсон ном бөгөөд Сүхбат Батцүгийн мөнх туяа буюу сүүлийн үед Моника нэрээр монголчуудаа нэлээд танигдаад байгаа залуу зохиолч ном байгаамаа. Тэгээд тухайн ном маань болохоор намайг ядуурлын авралаас амжилтын оргилд хүрэх нууц хэмээх дэд бяцхан гарчигтайгаар сүүлийн үед маш их олонний анхаарлыг татаж хүмүүсийн хөдөлтөж авч өөрийнхөө амьдралд бас хэрэгжүүлэх бас номны нэг байгаа. Тэгээд энэ номыг уншихдаа хамгийн эхлээд үзсэн нэр томьёо болохоор Их Британи улсад амьдарч байгаа мөнх туяа буюу Моника эмэгтэй нь амьдралын дасгалжуулагч хэмээх мэргэжилтэй. Тэгээд ялангуяа монголчуудын хувьд амьдралын дасгалжуулагч айгуу шинэ үг байсан. Миний хувьд бол энэ номыг унших хэвцээ хамгийн анх сонссон үг байсан. Тэгээд бас магадгүй надтай адилхан тэ амьдралын дасгалжуулагч гэж хэн блээ? Амьдрал дасгалжуулах шаардлагатай юу гэж бодож байгаа хүмүүстэй зориулаад бас тодорхой хэмжээний мэдээллийг өгье. За тэгэлээ хаа. Ер нь бол бид нэр дасгалжуулагч гэх юм бол хамгийн түрүүнд орж ирдэг үг болон дүр төрх болохоор спортын дасгалжуулагч гэдэг. За ялангуяа олимпиад оролцдог те маш том дэлхийн болон Азийн ч гэдэм үү ерөнхийдөө спортын төрлөөр оролцоход дасгалжуулагч хүний гавьяа бол маш их байдаг. За тэгээд энэ үг маань бас ер нь бол спортын дасгалжуулаас ер нь гаралтай. Тэгээд амьдралыг дасгалжуулдаг гэсэн нэр томьёо маань одоо болохоор барууны орнуудад дэлгэрч эхэлсэн бөгөөд аль хэдийн энийгээр мэрэгшиж явж байгаа юм байна. Тэгээд энэ хүн манай зохиолч маань мөнгөн туяа маань энэ мэрэгчлэр мэрэгсэн. Тэгээд өөрөө одоо яг монгол хүмүүс зориулаад энэ дасгалжуулалтыг өгөөд явж байгаа юм байна. Тэгээд энэ ном маань болохоор 2011 онд одоо хэлэгдэн хүмүүсийн гар дээр атсан байгаа. Ном маань хэвлэгдээд тодорхой хэмжээний нэлээд хугацааг өнгөрөөсөн 5-6 жилиг өнгөрөөсөн. Гэхдээ бас маш олон хүнд хүрсэн одоо хүртэл эрэлттэй байгаа. Тэгээд түрүүн хэлсэнчлэн амьдралын дасгалжуулагч хэмээх мэргэжил бол сүүлийн 20 жилийн турш нэлээд хөгжиж ялангуяа Европын орнуудад маш их хүмүүсийн эрэлтэд нэг мэргэжлийн нэг болж хуурсан байгаа. За тэгээд ерөнхийдөө энэ бол бидний хувьд бол нэлийн шинэ нэр томьёо байж болох гэсэн аль хэдийн 20 жилиг ардаа оргисон энэ бас эхлээд гарч ирснээс хойш нэлээдгүй хөгжсөн байна. Нэлээдгүй олон хүний амьдралыг дасгалжуулсан. Тэгээд энэ дэлхийд бас нэлийн бас сайн амьдралыг бэлгэлсэн тийм сайхан мэргэжлүүдийн нэг болсон байна. За эхлээд маш их таатай байна. Тэгээд энэ чиглэлээр мөнгөн туяа маань одоо хийж байгаа. Тэгээд та бүхэн сонирхох юм бол холбогдох боломжууд байгаа. Та Бэрхшээл ба боломжийн одоо номын зохиогчийг одоо хайж болох нэ. Тийм шүү. Тэгээд ерөнхийдөө бол ном маань нийт 3 хэсгээс бүрдсэн байгаа. Хамгийн ихнийх бол бэрхшээл байгаа. Хоёр дахь нь бол боломж буюу боломж бөгөөд мөрөөдөл. Боломжийг ашиглан мөрөөдлөө биелүүлэх байгаа. Тэгээд мэдээж мөрөөдлөө биелүүлсэн боломжийг гартаа хатгсан хүн амжилтанд хүрнэ гэсэн ийм 3 үе шатаар дараалалаар явагдаж. За тэгвэл бол бэрхшээлээс эхлэх нь шүү дээ, тийм үү? Шүү. Тэгээд бас номоо бичсэн тухай энэ хүн мэдээж тодорхой хэмжээний амьдралын өөр явж чадтайгаа тэгээд бас ном бичих болсон шалтгааны тухай зохиолчийнхаа үгээр бас та бүхэндээ хэсэг уншиж хүргэхийг хүслээ. За тийм. За номны маань 9-р утсан дээр ном яагаад бичигдэх болов гэсэн сэдвийн дор бичсэн байна зохиогч минь. Намайг мөнгөн туяа гэдэг Их Британд сурч амьдардаг. Сүүлийн жилүүдэд Моника нэрээр монголчуудаа төдийгүй дэлхийд дахинд танил болж байна. Би аавгаа нас барснаас хойших сүүлийн 10 жилийг аав шиг адилхан ядарч зовж байгаа. Ард түмнийхээ амьдрал тулгарч буй асуудлуудыг шийдэж түүнээс бүр мөс ангижрах арга зам, боломж болцог эрэлхийлж амьдралтанд хүрэхийн тулд нууцыг олж мэдгээд зориулсан юм аа. Энэ хүн аавынхаа амьдралаас одоо үйлдэлтэйгээр энэхүү амьдралыг яаж сайжруулж болох вэ? Хүн ер нь бол нэг асуудалд унсан бол тэрнтэйгээ яваад байх уу? Аль эсвэл өөр илүү сайхан боломж амьдрал бий болох боломжтой юм уу гэдгийг одоо өөрөө амьдралаараа хайсан байгаа. Тэгээд тэрхүү өдрүүдэд болохоор миний тархинд өдөржин эргэлддэг байсан зүйлс намайг гарцгүй хавханд оруулаад байгааг би анзаардгүй байлаа. За тэгээд дуртахад болохоор гудамжинд тарин шаанд амьдарч байгаа хүмүүсийг хардаа. Хог дээр хөвтөж байгаа тэр нэг аригчин хардаа. Альсвал нохоотой зэрэгсэл хоол хайж байгаа тэр жоохон хүүхдийг хардаа. Түүний аав ээж ингэж арх ухын хаан оронд мөнгийг нь одоо хүүхдүүдээр өөртөө мөнгө олуулдаг байна.
Энэ мэтчлэн маш олон асуудлууд түүний нүдэнд харагдсан байгаа. За тэгээд өдөр бүр алба ажилдаа дуртай, дургүй гэлдэрч явна гэхээс л амьдрал нэг л дарамттай санагддаг байсан. Олж байгаа мөнгө маань хизээж намайг чөлөөтэй хэрэглээнд хүргэх юм билээ дээ гэж бодсон. Ийм л нэг өдөр ажил дээрээ цухалдаж суутал утас хангинлаа. Тэгтэл нэг танил маань аавын маань талаар санаанд оронгүй муу мэдээ дуулгаслаа. Юу ч болоод байгааг ч ойлгосонгүй. Ямар ч байсан үүний эсхийг нь мэдхээр цагдаагийн хэлц рүү очисноо санаж байна. Цагдаагийн харанхуй хүйтэн өрөөнөөс "Тийм ээ, үнэн байж аа маань мөн байна" хэмээн хүсээр зигэл царайлан гарч ирсэн. Яг тэр мөчөд амьдрал ийм хэцүү байхад аа маань яавсан нь баг өөрт нь дээр байсан юм. Азтай ч юм шиг. Юу гинэ? Үгсэн хүнийг азтай гэж хэлвөө би. Гэх мэтчлэн хачин юм толгойд эргэлцээ. Тэр хэд хоногт надад уйлаач нулимс үлдээгүй болчихсон юм шиг байлаа. Тэгж аавгаа сүүлчийн замд нь үдэхдээ түүнд хамгийн үнэтэй сайхан авс захиална гэж би хэллээ. Тэрхэн зур хажуунаас хамаатнууд мань үлгэж аваад "Димидээ, мөнгөний гарц. Үнэтэй юм биш үү? Бид дийлэхгүй ядуу улс гэцгээв. Нөгөө л ядуу тарчиг амьдралын гашуун завлан оршуулгын өдөрч биднийг зогсоосонгүй. Манай аав мөнгөтэй баян байгаагүй ч маш сайн хүн байсан. Шудраг, хөдөлмөрч, хатуужилтай, бусдын төлөө өөрийгөө ч зориулж чаддаг эгэл атлаа гигийн хүн байсан. Ийм хүн амьдралынхаа төгсгөлд адаглаад ганцхан удаа үн цэнтэй бат бөх авсанд мөнх нойрсох ирэх байхгүй юм гэж юу? Ийм л бодол намайг шаналгасан. Манай аав яг аав шиг хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Бид ингээд л шаналж зовж амьдрах ёстой юм биш гэж юу? Монголчууд бүрч арга барчилсан хүмүүс бас биш шүү дээ. Яаж энэ бэрхшээлээс гарах вэ? Боломж хаана байна вэ? Боломж нь байвал энэ хүмүүс аав шиг маань ингээд л бурхан болчихгүй юм шүү. Тэр л өдрүүдээс хойш би мөнгө төгрөгөөр гачигдахын зовлонгүй сэтгэл хангалуун амьдарч болох амьдралын бэрхшээлүүдийг маш шийдэж болох боломжуудыг эрэлхийлж гисэн юм аа. Ялангуяа эргэн тойрондоо амьдарч байгаа бэрхшээлтэй, завлантай асуудлаа шийдэж чадахгүй байгаа хүмүүсийн амьдралыг эргээр шийдэх боломжуудыг сэтгэлдээ эрэлхийлж хайсаар Их Британд амьдралын засгалжуулагч хэмээх нэгэн мэргэжлийг эзэмших сайхан завшаантай тохиосон юм. Эрлийг сургаар олдог гэдэг шиг энэ бүхний нууц занглаа зөвхөн тухайн хүний дотоод ертөнц оюун санааны зангилаагаар тайлагдаж болохыг энэхүү номдоо амьдралын дасгалжуулагчийн урлагийг ашиглаж таны амьдралыг зовлон бэрхшээлээс өөрчилж шинэ сэргэг бололцоо боломжуудыг олж харах эрч хүчтэй сэтгэлгээг бэлгэлэхийг хичээсэн юм аа. За ингээд ерөнхийдөө зохиогчийн сэтгэлийг ер нь номыг яагаад бичих болов? Энэ номоос бид юуг олж мэдэх вэ? Яагаад хэрэгтэй гэж энэ бүх үнсний талаар бүгдээр хамтдаа сайн уншлаа. Тийм шүү, мэдээж хүний амьдрал бас маш том эргэлтэнд бас хамгийн том зүйлээс амжилтыг авчрах эргэлт болж хувирдаг. Тэгээд бэрхшээл гэж ярьлаа. Тэгээд хүн болгонд бэрхшээл гэдэг. Тэгээд бэрхшээл гэдэг маань энгийн үгээр Монголын зүгээр тойл бичгийн орчуулснаар бол ямар нэгэн ажил зүйл үүсэж байгаа саат тотгор гэж орчуулагдаж байгаа. Тэгээд мэдээж бэрхшээл бол хүн бүхэнд байдаг бяцхан хүүхдэд хүртэл байдаг. Мэдээж дүнгийн төрсөн хүүхэд хүртэл бараг босоод алхаж явж байхдаа тэр хүүхдэд эхний алхмаа хийх хүртэл бэрхшээлтэй санагддаг. Дүнгийн төрсөн хүүхдээс хөгшин настай хүн бүхэн бэрхшээл байдаг. Гол нь энэ хүү бэрхшээлийг яаж даван туулах вэ? Яаж боломж болгож ашиглах вэ? Тэр бол хамгийн чухал зүйл байгаа. Тэгээд сайн мэдээж ярьлаа ядуурл. Тэгээд ядуурл гэдэг мөнгөгүй байхын нэр бол биш ээ. Найдваргүй байхын нэр юм а гэж зохиолч хэлсэн үг байгаа. Тэгээд энэ болохоор үнэн ядуурл гэдэг зүйл зөвхөн мөнгөн дээр бол яригддаггүй. Ихэнх хүмүүсийн хамгийн түрүүд ядуурл гэдэг үгийг сонсоод мөнгөгүй гэж ойлгодог. Гэтэ мэдээж тодорхой хэмжээний мөнгөтэй бол хамааралтай. Гэтэ 100% бол мөнгөгүй гэсэн үг тодорхойлолт биш шүү гэдэг бас яриа эхлэх юм хэлмээр байна. За тэгээд бэрхшээллээр хамгийн эхний суурь үндэс бол хүмүүс өөрөөгөө нуух, бусдын үгийг дагах, бусдын үзэл бодлыг дагахсаар маш олон бэрхшээлийг өөртөө авчирдаг гэж утсан байгаа. Өөрөө өөртөө одоо бэрхшээлээ бараг дуудаж тийм шүү. Өөрөө бий болгож юм гэсэн тийм үү?
Тэгээд энэ дээр болохоор хамгийн түрүүнд ярихад энгийн бэрхшээлүүдийг өөртөө авчирдаг зүйл бол эргэн тойрны хүмүүсийн үзэл байгаа. Тэгээд яг нэг талаараа бэрхшээл, нөгөө талаараа тэр хүмүүсийн үзэл бодолд өөрийгөө хуримтлал бариад өөрийнхөө боломжийг алдаж байгаа үйлдэл юм аа гэдэг. Тэгээд мэдээж хүн өөртөө өмнөх нэвтрүүлгүүдээр бас ярилцсан өөртөө ойрхон байлгах шаардлагатай хүмүүс, тодорхой хэмжээний зайгаа барих шаардлагатай хүмүүстэй тийм хүмүүс байдаг. Тэгээд хамгийн ихний бид бүхнийг боломжоос хойшлуулдаг аливаа зүйл дээр баг зэргийн хойш татдаг хүмүүс бол бид бүхний гэр бүлийнхэн байдаг. Мэдээж муу талаасаа тийм мэдээж бид тэр хүмүүс бидний гэсэн санаа зовх сэтгэлээсээ болоод биднийг алдах үедээ гэж айснаасаа болоод бидний боломжийг алдуулах маш ихний бэрхшээл болж хуурдаг. Тэгээ манай ээжийн хувьд бас айгүйх тийм санаа зовдөг хүн байдаг. Аливаа зүйл мэдээж ээж хүү учраас үр хүүхдийнхээ аюулгүй байдлыг хамгийн түрүүнд боддог. Тэгээд заримдаа үнэхээр би жоохон зоригтой үйл хийх хүссэн ч ээж маань тэмээдээ бэртүүл яах юм бэ гэж айгүйх саад болгодог. Иймэрхүү үед үнэхээр тэр хүний сэтгэлийн амарханд сонсож болно. Гэтэ шийдвэрийг та өөрөө гаргаарай гэж бас хэлмээр байна. За тэгээд одоо сонсож байгаа танд бас магадгүй үнэхээр бэрхшээл гэдэг маань бидний дотроос надаас эхэлж болох бас бидний хамгийн ойрхон уулздаг гэр бүлийнхэн маань энэ бэрхшээлийг бидэнд өгдөг ахнаа. Тэг өгдөг гэхээс илүү юу гэдэг нь хайрласандаа ямар нэгэн зүйлээс хамгаалсандаа бас энэ эргээд бид нарт бас хашаа болчдөг ахнаа тий. Тэгээд бас түрүүн хэлсэнчлэн өөрийн үзэл бодол. Ялангуяа монголчуудын хамгийн их мэддэг бол тал айганы тухай хүмүүсийн үзэл бодол байдаг. Аягны дотор тал усыг хараад үнэхээр өөдрөг үзэлтэй нэгэн бол аягны тал нь дүүрэн ус байна. Тал дүүрэн ус байна гэж хэлдэг. Үнэхээр бодит үзэлтэй хүн бол аяг тал ус байна гэж хэлдэг. Тал дүүрэмж зүгээр тал ус гэж хэлдэг. Хэрэг гутран үзэлтэй бол аягны тал нь хоосон байна гэж хэлдэг. Тэгээд аливаа зүйлийг яаж харахаасаа шалтгаалаад ямар өнцгөөс харж байна. Тэрнээс шалтгаалаад тухайн хариулт өөр болно, бас боломж өөр болно. Бүх зүйлийг бэрхшээлээр биш, тухайн бэрхшээлийг боломж болгож бас харснаар танд амжилт ирэх боломжтой байгаа. За тийм ер нь бол хандлагын талаар бол бид нэр ярьдаг штэ. Хандлага сөрөг хандлага, эрэг хандлага гэж ярьдаг тийм үү? За тийм ер нь бол амжилтанд хүрсэн хүмүүс маань ерөнхийдөө өөрийн гэсэн хандлага нь бол ерөөсө тодорхой байдаг. Үргэлж болно гэсэн одоо итгэл найдварыг өөрчилдөг. Тэгээ өнөөдөр төхгүй зүйл гэж байхгүй гэсэн үзлээс. За тэгээ зохиогч маань бас ерөнхийдөө гадаад жишээ авсан байгаа тий. Тэрнээс гадна бас яг Чингис хааны жишээн дээр тайлбарласан байсан. Тэгээд үнэхээр бидний хамгийн одоо бахархаж даганд барих боломжтой хүн бол Чингис хаан байгаа. Тэгээд тэр түүхэн явцад үнэхээр бид нэрийг урайлж бид нар бол тэгээд бардамнаа тий одоо бахархаж үнэхээр чадсан юм чинь биднээс өнөөдөр энэ нийгэмдээ бас чаднаа. Дахиад л бид нар энэ зуундаа эзэн нь байна. Тэгэд ганц одоо юу гэдэг бид нараар дуусах биш. Бидний эргэн тойронд байгаа үгүр сусадтай хүртэл үнэхээр Диаспора Монголиа тий энэ тэнд дархан сууж байгаа монголчууд маань байгаа газар тас нөлөөлөх бүрэн боломжтой байгаа. Тэгээд бэрхшээл ба боломж гэж ярьж байна тийм үү? За үргэлж бэрхшээл байхын хэдий үргэлж боломж нь байдаг. Тийм шүү. Тийм. Тэгээд ер нь бол бэрхшээл ирсэн үед бид нар чинь боломжоо мартдаг штэ. Боломж гэдэг үгээ баг заримдаа үнэхээр мартдаг штэ. Тэгээд сонсож байгаа таны үед яг бэрхшээлтэй үед ер нь юу санаанд ордог вэ? Та хаашаа төвлөрдөг вэ? Хаана одоо арга замаа хайдаг вэ? Тийм шүү. Таас бид бүхэндээ хуваалцаарай. Магадгүй тэр бидний мэдэхгүй зүйлийг та мэдж байгаа бол бас тэрнээс суралцах боломжийг бас бидэнд олгоорой. За тийм. Тэгээд мэдээ сая бэрхшээл боломж хоёрын хамаарлыг хэллээ. Тэгээд амьдралын бэрхшээлүүд таныг бундах гэж ирдэггүй юм аа. Харин ч таныг хинбэ гэдгийг олж илрүүлэхийн тулд үүсдэг юм аа гэж хэлсэн. Тэгээд тухайн бэрхшээл үүслээгээд танд ямарваа нэг муу зүйл болох биш. Таныг бүдрээх гэж биш. Илүү танд байгаа таны мэддэхгүй нууц чадвар болцоог бүр илүү гаргахын тулд бас заримдаа бэрхшээл бидэнд хэрэг болдог. Мэдээж бэрхшээл байхгүй үед боломж байхгүй. Алдаа мэдээж хүнд алдаа хэрэгтэй. Алдсаныхаа алдаан дээр туршлага суугаад түгээрээ амжилт бий болгодог. Тийм учраас алдаа бүхэн бэрхшээл бүхнийг бас муугаар харах хэрэггүй шүү гэж бас номон дээр гарсан байгаа. За тэгээд өнөөдөр хамтаа нэвтрүүлэгтээ хамт байгаа үзэгчдийнхаа комент хэсэг рүү авъя. За хаанаас авч болох вэ гэд асуусан байна. За энэхүү ном маань болохоор Монгол байгаа номын лүүдээр зарагдж байгаа. Бэрхшээл боломж гэдэг энэхүү ном маань зөвхөн унших юм цаасан хэлбэрээс гадна бас сонсох боломжтойгоор задж байгаа бүх хэвлэл өнөөгийн нийгэмд хүмүүс яг ингээд бүтэн ном бариад уншаад явах цаг зав
бага байгаа учраас зөвхөн сонсоод те ямарваа нэгэн зүйл хийх хажуугаараа эсвэл ойр зур гарч орохдоо сонсох боломжтойгоор бас хийсэн байгаа. Тэгээд Моника хэмээх энэхүү номоо уншингаас зохиолчхон тухай Моникагийн тухай судалж үзсэн. Үнэхээр бүтээлч аливаа зүйл дээр үнэхээр хөдөлмөрчөөр хандаг санаачлахтай эмэгтэй байгаа. Тэгээд та бас номоо уншаад үзэх юм бол номыг унших явцдаа бас маш олон зүйлийг та бүхэнд санал болгох болно. Өөрийнхөө амьдрал хэрэг болсон кино, өөр нэг ном те шаардлагатай зүйлсийг өөрөө бас англи мэдээж Британд байгаа учраас хэлний өндөр чадвартай хүн. Тийм учраас шаардлагатай монгол хүмүүст үнэхээр хэрэгтэй гэсэн зүйлийг орчуулад YouTube-д өөрөө байршуулсан бол тэр байршуулсан нэртэйгээ бас бид бүхэнд ном дээр бичиж өгсөн байлээ. Тэгээд таас номоо уншингаа тэр бүхний давхар судлаад явах юм бол маш их хэрэг болох болоо гэж бодож байна. Тэгээд номныхан талаараас ярихад бэрхшээл ба боломж гэдэг ном болохоор ерөөдөө бусад номнуудаас арай өөр. Яг л энэ чинь амьдралыг дасгалжуулах гэдэг дасгал ажилдаа явж байгаа. Тэгээ үргэлж одоо тодорхой жижиг сэдвүүдийн доор танаас эргүүлээд асуусан таны амьдралыг, таны бодол санааг дахиад зэгцэлсэн асуултуудаар дүүрэн байгаа. Тэгээд уншингаас нотойгоо нэлээд сааглах үзэх юм бол сайхан харагдах шүү нэ. Ямарсан номныхоо эхний нэг сэдв явагдаад маш олон асуултууд энэ болохоор зөвхөн уншдаг ном биш. Одоо дасгал ажлын ном шиг өөрийнхөө тухайн сэдвээс ойлгосон зүйлээ тэмдэглэгээ хийх, эсвэл асуултын дагуу хариулах, зарим сэдв бүр даалгавартай. Та тийм зүйлийг хий, өөрийгөө шалгах гэсэн тиймэрхүү нэгдлийн тасгалдлын ном шиг маш үнэхээр хэрэгтэй ном санагцсан. За тэгээд та бүхэн маань мэдж байгаа гайхамшигт ном нэвтрүүлэг маань ерөнхийдөө хүүхний хөгжлийн талаарх номыг та бүхэндээ хаалцж ирсэн байгаа. Тэгээд энэхүү ном маань ч яг үүнтэй адилхан. Тэгээд илүү бүр таныг одоо дотроос нь нээсэн асуултуудаар дүүрэн авч ирсэн. Энэ асуултууд таныг үнэхээр яаж өөрийгөө би мэдэх вэ гэд бодож исэн бол энэ асуултууд танд баг өөрийн чинь таниулна гэсэн. Тийм шүү. Тэгээд ямар ч сан үнэхээр зав багтаа сонсох хэлбэрээр наваа сонсоод үнэхээр тань завтай үнэхээр тэмдэглэгээ хийгээд суух боломжтой өөртөө бас тодорхой хэмжээ үлдэцтэй байлгаа гэж үзэх юм бол бас номоо худалдаж аваад нэг удаа уншаад үзээрэй. Мэдээж бид хоёр ярих болно, номны хэрэгтэй зүйлийг танд хүргэх болно. Гэхдээ мэдээж та өөрөө унших юм бол арай илүү ихийг хүргэх баг. Тэгээд бид бүхэн өнгөрсөн 2 сарын турш хувь хүний хөгжлийн тухай ярилцсан. Яаж зуршлаа өөрчилөх үү? Яаж зөв зуршлыг хэвшүүлэх үү? Яаж өстой зөв харилцах уу те? Яаж дотроосоо зөвөр хайрлах уу? Бүх тэр тал дээр ярилцсан байгаа. Тийм цагийн менежмент бас ярилцсан. Тэгээд бас мэдээж бэрхшээл боломж ярих юм бол амжилт, зуршил, цаг яригдах болно. Гэтэ өнөөдөр бид бүхэн бас өмнөх нэвтрүүлгүүдээр яригдсан учраас тэр хэсгүүдийг орхиж ярихаар ерөнхийдөө төлөвлөсөн байгаа. За яг үнэ. Тийм яг адилхан зүйлийг бас давтаж ярих нь бас үзэгч таны цагийг өрөх магадaltaй санагцсан. Тийм ерөөдөө нөгөө зохиогч болгоны бичиж байгаа хэлбэр, хүргэж байгаа санаа нь давтагдчихгүй байдаг штэ. Хэдийгээр альхан зүйл агуулга байдаг ч гэсэн яг ном дээр гарах юм бол таны урд өмнө бодоогүй тэр хандлагч гэдэг юм уу те. Энэ бүх зүйл дахиад бас өөрөөр очих хаа. Тэг ханаа үздэг ч юм уу бид нар дуу сонсоход хүн хин нэгэн аялаад үзүүлснээс шилүүгээр тухайн дуусан дууч нарын сонсголоор бас нэг арай өөр мэдрэмж авдаг штэ. Яг үүнтэй адилхан ном маань ч яг тийм байх болно гэж хэлхийг хүсэж байна. Тэгээд нэг зүйлийг бас нэмжиллээ. Түрүү ярьсанчлан бусдын нөлөө ялангуяа сүүлийн үеийн Монголын нийгэмд шүүмжлэл маш их болсон. Хин нэгэн аливаа зүйлийг хийхээр өөртөө итгэлтэй төлөвлөгөө гаргах юм бол заавал хин нэгэн түүний шүүмжилдэг, түүний алдааг олж хардаг ийм нэгэн болж хуурсан байгаа. Тэгээд иймэрхүү энэ нийгэмд өөрийгөө энэ бэрхшээл бусдын нөлөөллөөс авч гарах тухай хэдэн аргыг зааж өгсөн байгаа. Тэгээд хамгийн ихэнд бол бусдын юу хэлхийг бүү тоо гэж хэлсэн байгаа. Мэдээж тэр хүмүүс таны тухай ярьж л байг. Ирээ танд хэрэгтэй үнэхээр шүүмжлэлтэй, шаардлагатай зүйл бол та алдаагаа засах боломжтой. Эсвэл энэ бүхэн шүүмжлэл биш, доромжлол байх юм бол зүгээр орхиж. Аливаа зүйлийг үл тоохоноос тухайн зүйлийн хүчийг маш их сулруулдаг гэж бас ярьдаг. Тэгээд энэ дээр бас нэг жишээ авч ярихыг хүссэн. Хишиг талаа гэд Монголын сүүлийн нэлээд одолж байгаа залуу гайхамшигт уран бүтээлж байгаа. Тэгээд тухайн хишиг талаа гэвэл хөдөөний малчин айлын охин гэдгээр өөрийгөө баг бахархдаг, өөрийнхөө давуу тал гэж үздэг. Тэгээд өөрөө тэрийг хүлээн зөвшөөрсөн учраас хинч түүний тэр тал дээр юу ч ярьсан өөрт нь ямар ч нөлөө үзүүлдэггүй. Үнэхээр энгийн хүмүүс бол тэрийг үнэхээр доромжлолтой хөдөөний охин гэж ярихад өөрөө тэрийг маш сайхнаар хүлээж авдаг, өөрийгөө сул талыг давуу тал болгож хүлээж авдаг учраас тухайн зүйлийг та хүлээн зөвшөөрөөд тухайн хүмүүс үл тоогоод үнэхээр тань сул талаа бол та тэрийг давуу тал болгох хэрэгтэй. Миний хувьд бол жоохон жижиг биетэй.
Бас яг нэг талаар хүмүүс нэг жижиг гэж хэлэх юм бол нэг талаар дөрмөлж хуурч болно. Гэхдээ би энийг хідээч өөртөө ач холбогдол өгдөггүй. Энэ бол миний давуу тал гэж би өөртөө боддог. Тийм учраас өөрийнхөө сул талыг яаж хичээгээд хүн хайх боломжийг хайж болох юм бол ямарваа нэгэн аргаар таны сул тал бас таны давуу тал болж болох боломжтой шүү гэдгийг л хэлмээр байна. Тэгээд ер нь бол хүн өөрийгөө бусдад яаж танилцуулна тэгж харах боломжтой. Тэгээд дараагийнх нь юу байгаа лээ? Тэгээд зөвлөгчөө соль гэж бас хэлсэн байгаа. Тэгээд түрүүн хэлсэнчлэн таныг болгоомжлоос болоод таныг хайрлсан хайраас болоо хойшин татах биш мэрэгчлийн хүмүүсээр үнэхээр тухайн зүйлийг тухай онлынхын хувьд бас туршлагын хувьд өөрийн болгож үтсэн энгийн зүгээр сонссон нэг юм биш мэрэгчлийн үнэтэй бас эсвэл одоо энэ номдоо гарч байгаа амьдралын дасгалжуулагчдад хандаарай гэсэн зөвлөгөө өгсөн байгаа. Тэгээд бас нэг үед бид нэрээ маш олон цагийг хамтдаа өнгөрүүлдэг 5 хүнээс би гэдэг хүн нэлээх нөлөөллийг авдаг гэж хэлсэн тийм. Тэгэхээр танд үргэлж зөвлөж байгаа хүмүүсээ та яаж мэдрэглээрээ хамтдаа өнгөрүүлж байгаа олон цагийг хамтдаа өнгөрүүлж ярьж байгаа тэдний бодол санааг нь сонсож байгаа мөн бас өөрийнхөө бодол санааг хуваалцж байгаа хүмүүсийг өөрийнхөө зөвлөгч бас дасгалжуулагч гэж бас хийж болно. Тэгээд тэдгээр хүн маань идлүүдтэйгээр таны үйлийг одоо юу гэдэг жоохон болгоомжлоорой айсэл ингээд хүрийг нь жижигээ ч юм уу таны жоохон эр зэргийг мохоодог бол тэдгээр хүмүүстэйгээ одоо тийм айлах баг цагийг айсэл энэ талаар өөрхөн талаар ярихгүй ч юм уу те ярьдаг хүмүүсээс найз нөхдөд солих ч юм уу. Гэхдээ найз нөхдөд солих гэхээс илүү бид нар өөрсдөө тэр зүйлийг эргүүлээд бас жоохон чиглүүлэх боломжтой тий. Тийм шүү. Тэгээд зүгээр ойлгох хэрэгтэй найз нөхдөд солих ойр дотны хүмүүсээс харилцаагаа таслах гэдэг тухай ярилцаагүй мэдээж Монголын хүн ам цөөхөн та тэрнээс өнөөдөр таслалаа гэд хэдэн сарын дараа уулзах магадлал маш өндөр. Зүгээр л айл болох өөртөө боломжтой тий. Магадгүй таны энергиэс орж байгаа бол уулзах цагаа багасгахад болно. Эсвэл ярих сэдвээ өөрчлөх тий. Орилоо жоохон энгийнээр тухайн зүйлээс зайлсхийх боломжийг бас хайгаарай. За тэгээд сүүлийн үеийн хамгийн том бэрхшээл бол англи хэл мэдэхгүй, гадаад хэл мэдэхгүй гэж хүмүүс айгүй бэрхшээл болгож хуургадаг. Амжилтанд хүрэхийн нууцсан дарга хэл мэдэхгүй учраас маш их байна гэж ярьдаг. Тэгээд энэ хэр үнэн юм бэ? Энэ тухайс зохиолч хэлсэн мэдээж хэлтэй бол хөлтэй, боломжийг хэлтэй байж авах боломжтой. Гэхдээ хүн хэл мэддэг хүнд боломж байдаг биш. Хэл тухайн зүйлийг ашиглаж чаддаг хүнд боломж байдаг. Тэгээд мэдээж монголчуудын нийгэмд бол хэлийг сурахын тулд заавал их мөнгө шаардлагатай. Олс гадаадд очиж сурдаг тий. Маш олон үнэтэй сүүлбэр сургалтын цувал хэлийг өндөр хэмжээнд сурах боломжтой гэж үздэг. Тэгтээ мэдээж тухайн нийгэмд очиод тухайн орчин сурах юм бол хурдац бол яаж ч Монгол сурсаас хурдцтай. Гэхдээ та хувь хүнд үнэхээр сурыг гэсэн хүсэл тэмүүлэл байх юм бол хаач ямар ч зардлаар сурах боломжтой. Ялангуяа сүүлийн үед бүх зүйл интернетээр хөгжсөн, маш олон ном, гарын авлагууд онлайнаар үнгүй өөрсдөө татаж авах боломжтой болсон. Энэ цаг үед хүн гэрээрээ та өөрийнхөө багш нь байснаар англи хэлийг бас сурах боломжтой. Тэгээд зохиолчийн маань хувьд бас Монголд байхдаа англиг сурсан. Тэгээд Их Британд амьдардаг орчинд нь сурсан. Тийм учраас энэ үгийг хэлэхэд маш хэлбэр авах гэж би бас анх уншихтаа бодож исэн. Яг уншаад үзтэл өөрөө Монголд байхдаа англиг сурч исэн. Тэгээд тухайн үедээ би үнэхээр англи чаддгүй байсан ч би хідээч хүмүүст өөрөө англи чаддгүй гэж хэлдэггүй байсан. Чаддаг юм шиг өөрөө үргэлж хичээдэг, өөрөө славртай маш ойрхон тий үг орчуулдаг. Бүх зүйлээр маш хөдөлмөрчөөр хандах хэрэгтэй гэж хэлсэн байгаа. Тэгээ би бас шударгалгээд бас английн асуудлыг бас айгу хүн дээр хүлээдэг, болохгүй байх, чадахгүй байх гэж хэлдэг. Тэгээд энэхийн номыг уншаад бас өнөөдрөөс эхлээ тэр би өнгөрсөн 7 хоног уншсан учраас өнгөрсөн 7 хоногоос эхлээд өөрийнхөө багш нь болоод өөрийгөө хянаад бусдаар хэлүүлэхгүйгээр заавал багш намайг үгэж хийжил гэж хэлэхгүй байсан ч би үгэж хийх боломжтой. Үгэж хийжснээр бас нэлээх ойр зүйлийг ярих боломжийг бий болгодог. Ялангуяа өнөөгийн нийгэмд монголчууд англиг маш их сурцсан байгаа. Тодорхой хэмжээний суур мэдлэг бол байгаа. Хэрэглэж чадахгүйгоосаа болоод би англи хэлээ сурч чадахгүй байна гэж өөрийгөө буруутгадаг болсон нийгэм учраас өөрийгөө сайн дайчилснаар амжилтанд хүрэх боломжтой шүү гэж. Тэгээд энэ амьдралыг дасгалжуулах гэдэг нь маань болохоор тухайн хүний одоо зорилготой хүрэх тэр утга учирыг нь гаргаж ирдэг. Тухайн хүнээс нь хайж одоо
За чи ер нь бол ингүүл зүгээр юм. Альсвал чи ингийн ба чиний зорилго мөн гэдэг юм уу? Ямар нэгэн дасгалжуулагч хүнээс ямар нэгэн зүйл гардаггүй. Харин тухайн хүнд байгаа зүйлийг нь дотроос нь гаргаж ирэхэд оршдог байгаа. За тэгээ энийг болохоор зохиолч маань болохоор өдөх хүч гэж ярьсан байгаа. Түрүүн ярьсан шүү дээ, тий. Одоо англи хэл сурмаар байдаг. Гэхдээ энэ өдөх хүчээ бид нар гаднаас авч болох хэдий ч гэсэн тэр нь болохоор 1-2 цаг байж болох ч юм уу. Тухайн хүнтэй ярихт тэр цагт байж болно. Харин эргээд явлаа ганцаараа байх үйлдэлээр тэр өдөөх хүч нь алдагдчихдаг. Тэгээ энийг болохоор жинхэнэ өдөөх хүч гэж нэрлэж болохгүй. Яг л энэ өдөөх хүч нь болохоор таны дотроос гарах ёстой хүч гинэ. Тэгээд энэ өөрчлөлтийг хүсэх, эрмэлзэх гэдэг энэ хүч маань болохоор би яагаад сурах ёстой вэ? Тэр хүсэж байгаа зүйлийнхаа амжилт гээд байгаа тий. Өнөхөр боломж болцоо гэж харж байгаа тэр сайн сайхан зүйлийнхаа утга учирыг ойлгох явдал юм а гэж. Тэг хүн болгоны одоо хүсэн тэмүүлж байгаа амьдралын зорилго болгон өөр байгаа. За тэг мэрэгжил салбар бүртээ өөр ээж болно. Тухайн хүний нас сүүдэр те бас хүүсийн хувьд ч гэсэн. За нийгэмдэр ямар байр суурь эзэлж байгаа, ямар хүмүүсийн дунд ажиллаж амьдардаг нь ингээд өөр онцлог байдаг. Тэр хүмүүст болгонд одоо хүрх гээд байгаа зорилго гэж байгаа. Тэр нас утга учраа хэрхэн яаж нээх вэ? Таны үед яг ямар вэ гэдэг нь маш чухал. Энэ бол дотоод өдөх хүч юм аа. Тийм шүү. Үнэхээр өөрөө тухайн зүйлийг сурах хүсэл эрмэлзэл авах юм бол та бүхнийг хийх боломжтой. Тэгээд бас номдоор хэлсэнчлэн ямар нэг онооны төлөө биш, шалгалтын төлөө биш, өөрийн гэсэн мэрэгжил ирээдүйнхээ өөрийгөө өндөр амжилтанд хүрэхийн төлөө та тухайн зүйлдээ хүсэх эрмэлзэл авах юм бол хизээч мохгүй. Та үнэхээр тууштайгаар тухайн зүйлийг хийх боломжтой шүү. За тэгээ хоёрдугаарт нь болохоор зорилгынхаа утга учирыг мэдсэн бол өөртөө итгэсэн итгэл байх хэрэгтэй. За энэ бол өөртөө итгэх итгэл гэдэг энэ үгнээс л шууд ойлгож байна тийм үү? Хин нэгэнд итгэх биш. Найзаа чи миний хажууд байх юм бол би энэ зүйлийг сурч чадах юм шиг байна. Альсвал ээжтэй ч юм аавда, альсвал хин нэгэн хүнд. Тэгээд магадгүй амьдралын тусгалжуулагч маань байдаг хэдий ч гэсэн бид нар яг өөрөөсөө өөртөө итгэх тэр хүчийг та байлгах хэрэгтэй. Энэ хүч маань болохоор хэлсэн байгаа. Хийх чадварыг бас хэлдэг гинэ. Өөртөө итгэх итгэл гэдэг нь болохоор танд ямар нэгэн чадвар байгаа. За бид нарын одоо жишээлбэл ярих чадвар байна тийм үү? Сэтгэн бодох чадвар байна. Энэ бүх зүйл чинь та өөртөө итгэж болно гэсэн тэр хэмжээр хэлж байгаа юм аа. Тэгэхээр хүмүүс та бүхэн тий одоо сонсож байгаа та өөртөө итгэх итгэлийг хэрхэн яаж ойлгодог вэ? Амьдралдаа яаж хэрэгжүүлдэг вэ? Энэ тал дээр ерөнхийдөө ямар бод санаатай байдаг вэ? Тий бидэндээ суулзаарай. Шүү. Хүндээ хамгийн чухал зүйл бол өөртөө итгэх итгэл байдаг. Танд тухайн зүйлийг хийж чадна гэсэн итгэл байх юм бол яаж хийж байгааг хийдэг. Тэгээд мэдээж итгэлийг миний хувьд бол өөртөө итгэх итгэлийг гэр бүлийн эргэн тойрныхан бас нэлээд өвдөг юм болоо гэж боддог. Тухайн хүнд итгэснээр тухайн хүнд өөртөө итгэх итгэлийг бас байр суурийг бий болгодог. Тухайн хүнийг эргэн тойрных нь хүмүүс хүлээн зөвшөөрөх нэг үндэс бол өөртөө итгэх итгэл. Би өөртөө итгэлтэйгээр энийг хийж чадна гэж хэлсэн тохиол бүхэн надад итгэнэ. Харин би харин хийж чадах болов уу гэсэн нэг баг зэргийн итгэл сул байх юм бол өөр хүнийг хайж үзэх үү, магадгүй чаддаг өөртөө итгэлтэй хүнийг хай гэсэн бас таны боломжийг алдах тий. Таны эргэн тойрны хүмүүс танаас боломжийг булаах боломжтой магадлалтай учраас өөртөө итгэх итгэлтэй байгаарай. Тэгээ өөртөө итгэх итгэл гэдэг нь чадваруудаа өөрийнхөө байж болох бүх л чадварыг гэдэг харах нь шүү дээ тий. Тэгээ яг үүндээ бидний дунд амьдрал дээр өөр өөргөө ялан дийлсэн биднээс арай өөр одоо гэдэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байдаг. Гэхдээ тэр хүмүүс өөрийнхөө чадваргүй зүйлийг өөрийнхөө чадах тэр чадвартай хэсгүүдээрээ бүр нөхөж бариг эрүүл хүнээс ч илүүтэйгээр тэр өөртөө итгэх итгэлээ хурцлсан байдаг. Ингээ харахаар тэр хүмүүс үнээр хүндлэгээс өр аргагүй, тэднээс сурахаас өр аргагүй байдаг юм шиг. Тэгээд маш олон хүмүүс байгаа тийм дэлхий дээр. Тэгээд магадгүй таны эргэн тойрнос тийм хүмүүс байдаг баха. Тэ урам зориг авахаар. За тэгээд бидний хувьд бол үнэхээр эрүүл чирэг байна. Эцэгээсээ эрүүл чирэг сайхан төрсөн. Юу л бол юу л их бүрэн боломж байна. Энэ бол танд өөртөө итгэх итгэлтэй байхаас өр аргагүй. Одоо байдлаа тийм үү? Эрүүл мэнд гэдэг. Хүмүүс ерөнхийдөө нэг мөнгө ч гэдэг юм уу материалын зүйл байснараа би ямар нэгэн зүйлийг хийх итгэлд хүрч байна. Одоо мөнгөтэй байснараа бизнес хийх юм шиг те. Энэ итгэл гэдэг зүйл маань дотор танаас эхэлдэг шүү гэдгийг энэ намар дамжуулан бас хэлхийг
хэлхийг хүссэн байгаа. За тэгээ комент хэсэгтэйгээ бас баг зэрэг хүмүүс ярилцсан хуваалцъя. Ном хүнийг бий болгодог шүү дээ амжилт гэдгсэн байна. Тэгэхээр тийм шүү. Хүн хэдийгээр номыг бичдэгч ном буцаагаад хүнийг бий болгодог, зөв хүнийг бий болгодог. Сүүлийн үед үнэхээр ном уншингаа маш олон зүйлийг өөртөө хэрэгжүүлээд маш өөрчлөлтийг авчирч байгаатаас баяртай байна. Тэгээд өмнө нь бас ярьсан муу зуршлаасаа салах тухай ойролцоогоор 1 сарын өмнө юм шиг байна. Тэгээд тэр үед би яг тухайн номыг уншаад Facebook аппликейшн устгасан. Бүтэн сарын турш би Facebook аппликейшн бол байхгүй хэрэглэхгүй байгаа. Одоо биднээс шаардлагатай үед бол Internet Explorer ашиглаад Facebook руу орж байгаа. Тэгээд үүний үр дүнд би цагаа бол маш хэмнсэн. Тэгээд бас утсын эзнийг бас айгу удаан барина. Илүү даваа талтай. Тэгээд яг ганц жоохон төвхтэй зүйл нь лайв үзэж болтгүй юм байлээ. Аппликейшн байхгүй учраас тэр талаараа жоохон төвхшүүлтэй. Бус талаараа бол үнэхээр ямар ч өөрчлөлт үүсээгүй. Бас таажсан энэ аргыг хэрэглээд үзээрэй. За тэгээд ном хүнийг бий болгодог гэдтэй жон ихч маань орсон байна. Золагч маань. Тэгээд энэ бол ном гэдэг маань бас үнэхээр сайхан зүйл юм аа. Яг л тэр хүн нэг л хүн байгаа те номыг бичсэн одоо мөнгөнд уяа гэдэг энэ зохиолч маань байгаа чсан номоо бичиж гаргаснараа маш олон хүнд зэрэг одоо өөрийнхөө санааг тэр ойлгосон ухаарлаад амжуулах боломжтой. Тэр хүн гэдэг маань нэг хүн гэдэг маань ямар их чухал үүргийг гүйцэтгэх юм бэ амьдрангаа. Тэгээ эргээд тэр унсан номыг нь хүмүүс хүлээгээд аваад ойлгоод амьдралаа өөрчилдөг. Тэр амьдрал нь эргээд дахиад ном болдог тийм. Ингээ харахаар үнэхээр ном гэдэг нь үнэхээр бас сайхан зүйл байна. Бид нар сайн зүйлээ ингээд шеэрлдэг штеп. Яг тэрнтэй адилхан бас яг нэг шеэрлэх боломж юм уу да. Хамгийн зөв ухаалаг тийм. Үнэхээр цэнзон жинхэнэ мэдлэг бол бусдаа хуваалцсан мэдлэгийг хэлтгээ гэж хэлдэг. Тэгээ тэрнтэй адилхан бас та бүхэн бас бид бүхний биднээс ойролцсон мэдсэн зүйлээс бусдаа хуваалцаарай. Бас бид бүхний бичлэгийг бас шеэрлээд бусдаа түгээгээрэй. За тэгээд ингэсэн байна. Тийм шүү ном хүнийг бий болгодог. Энэ үгийг санахтай их урамшдаг. Ядарч байсан ч ном. Ядарч байсан ч ном өсөл өрүүлж төрдөм аа гэдэг. Үнэхээр сонирхолтой тий гой ном бол ядарсан ч бараг шүн унтахгүй за номоо зусгач гэх үе үнэхээр олон байдаг. Тэгээ ерөнхийдөө нэг юм өнөөдөр үзсэн зурагт туцсан байхгүй. Зурагт ингээд нөө Facebook-ээр янз бүрийн их гоё зурагтай бас янз бүрийн одоо амьдралд хэрэгтэй өгнөд байдаг штэ. Тэгсэн чинь өглөө эрт босхын тулд та өөрийгөө бэлдэх хэрэгтэй гинэ. Өөрийгөө одоо жоохон яатгах ч юм урамшуулах. Тэр нь болохоор уншмаар байгаа номоо дэрэгдээ тавиад унах гинэ. Өглөө хасаа тэрийг харах юм бол өглөө болсон байна би одоо уншаад авъя те. Ялангуяа цаг эрт байх юм бол шууд босдог гинэ. Тэгээ энэ аргыг бас хэрэгжилж үзье гэж аягүй бодсон. Үнэхээр сонирхолтой. Нэг талаараа номоо уншаад нөгөө талаараас эрт босох боломжийг бас бий болгож байна. За мөвчингийн ваа гэдгсэн байна. За Монголд байгаа. Минь хүргье. Хүүхдийн сайн байгаа зү. За тэгээд Jonathan ганцлаг сайн уу гэдгсэн байна. За сайн. За тэгээд ерөнхийдөө бид нар маш юу гэдэг бид хоёулаа байгаа. Тэгээд үзэж байгаа хүмүүс маань бас нэлээдгүй байна. Гэхдээ та гэж тий одоо нэг хүний тоон дээр бол бид нар ярьдаг. Гэтэ заримдаа бид нар битэрсэн сайн байцгаана уу гэж олон жил дээр ярьдаг л та. Гэтэ үнэхээр сайн уу гэдээ ороод ирсэн чинь үнэхээр зөвхөн тий нэгийг харьцах мэдрэмж үнэхээр төржээ. Энэ нэвтрүүлгээс үзэж байгаа танд тухайн энэ өдрийн мэндийг хүргэе. За ариун чимэг ариун агч орж ирсэн байна. Үргэлж маш сайхан номнуудыг танилцуулж өгч байгаад талархаж байна. Бага шүү гэж хэлсэн байна. Амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд үргэлж бас бидэнтэй хамт байдаг танд бас баярлалаа. За тэгээд гантлаа Jonathan оржсэн байна. Бусдыг урамшуулал бас өөртөө итгэх итгэлд түлхэц болж өгдөг. Тийм шүү. Урмаар тэтгэр урмаар тэтг гэж үнэхээр миний хамгийн дуртай үг. Тэгээд бусдыг урамшуулснаа тухайн хүнд итгэх итгэлийг төрүүлдэг. Таны ямар үнэхээр яг бодолтой хийсэн үг гэж болно. Энгийнээр хийсэн тухайн хүний амьдралыг өөрчлөх боломжтой. Тийм учраас бусдад үнэхээр гайхалтай урмын үгийг бүргэлж хайрлаж агаарай гэж хүсэж байна өдөр танаас. Тэгээд энэ тухай ярьсаад надад бас нэг тийм тохиолдол байдаг. Нэг хүн үнэхээр тэр хүн үнэхээр тийм бодлоор хэлсэн үү зүгээр энгийн өдөр хэлсэн үү? Үнэхээр намайг хараад үнэхээр чи гоё нэмсгэлдэг шүү. Чи гоё инээдэг шүү гэж хэлсэн. Тэгээд тэр цагаас эхлээд би гинт өөрөө үнэхээр тэрийг мэддгүй байжгаад яг хин нэгin хэлэхээр
инээмээр санагддаг. Өөрөө ирэхгүй. Тэр би чинь гоё инээд штэ. Тийм бодол төрдөм байлаа. Тэгээд магадгүй тэр хүн энгийнээр зүгээр л тухайн өдөр надад гоё үг хэлхийг хүсээд хэлсэн боловч тэр цагаас хойш миний хувьд нэлээд том өөрчлөлт үргэлж инээх боломж, инээх шалтгаан болж хувирсан. Инээхтэй айгүй өөртөө ихтэй болсон шүү дээ. Би гоё инээдэг гэж өөртөө хэлсэн. Тийм байна. За тэгээд 3 дахь зүйл маань болохоор хатуужил дэвчээр гэдэг зүйл маш чухал гинэ. Тэгээд бид нар 2 дугаар сар ярьсан байгаа. Би өнөөдөр өөрчлөлтөөр шийдлээ гэдэг ном дээр юу гэж гарч ирсэн бэхлээр хүн өөрийгөө хянан захирах чадвар хүний амжилтыг бас тодорхойлдог. Ялангуяа хүн болох багаасаа гэдэг энэ сайхан үг гэдэг. Тэгээ энэ үгний цаана болохоор нэр бага наснда ерөнхийдөө яг ямар зан чанарыг одоо хөвшлийг те зуршлыг бий болгосон байна. Тэр нь эргээд маш олон жилд таныг ингээд авч явдаг. Бараг ингээд амжилтын түлхүүр болж идэг те одоо дөрөв болж идэг, түлхэц болж идэг. Тийм зүйл. Тэгээ энэ хатуужлал дэвчээр гэдэг үг маань болохоор яг өөрийгөө хянан захирах байдалтай шууд холбоотой гэж би ойлгож байна. Тийм шүү. Хатуужлалтай ялангуяа би даасан хүн хувь хүн болж ирчихсэн айгүй хатуужилтай болж хувирдаг. Тийм учраас хатуужил нэлээд хэрэгтэй. Ялангуяа миний хувьд бол Солонгост яваад маш хатуужсан. Монголд байхдаа мэдээж ээж аав дээрээ те гэртээ бяцхан охин бараг бяцхан бүхний бэлэндээ бишэл тулгарсан ч ээж аавлаа гүйцэтгэв бяцхан охин байсан бол Солонгост ирээд бүх зүйлээ өөрөө шийддэг те. Үнэхээр хэцүү зүйл байсан ч ганцаараа би даван туул шаардлагатай гэсэн хатуужлаа өөртөө суулгадаг. Тэгээд хатуужлнаас хүнд маш хэрэгтэй. Хатуужнараа бас төсвөр төвчээртэй нөгөө талаараа хариуцлагатай болж хувирдаг. Хатуужил төвчээр гэдэг үг бол ер нь бол жоохон би хатуужилтай төвчээртэй гэдэг хүмүүс бол хэр олон байдаг болоо. Энд дээр байнга л хүн сурж явд юм шиг. Би хатуужилтай болсон, би төвчээртэй болсон. Одоо ингээд болцсон. Энэ цанарыг аль хэдийн өөрийнх болгоцсон гэдэг хүн хэр олон байдаг болоо. Ингээд үйл явцал ах гэж бодоод байна тийм үү. Амьдрал бол үнэхээр баялаг. Үнэхээр би өнөөдөр нэг чулууг өргөөд би хүчтэй гэж бодтол маргааш бүр том чулуу гарч ирэх магадaltaй. Тийм учраас цааштай амьдралд үргэлж суралцаж тухайн зүйл дээр мэдээж цаашдаа ахиж дэвшилт хэрэгтэй. Гэтэ мэдээж өнөөдрийн бяцхан чулууг өргөж чадаагүй маргаашийн томыг бол өргөж чадахгүй. Тийм учраас байнга ахилцтай ах хэрэгтэй. Тэгээд одоо бэрхшээл ба боломж гэдэг энэ ном маань болохоор амьдралын дасгалжуулагч жин талаараас их ярьж байгаа. Яа тэлэр энэ дасгалжуулагч гэдэг хүн маань заавал хэрэгтэй гэдэг нэ. Хин нэгэн хүн өнөөдөр өөрчлөгдөх гээд ямар нэгэн бэрхшээл донд зовоод явж байхад хин нэгэн хүн зайлшгүй хэрэгтэйдэг. Хүнд хүнээс өөр илүү чухал тусалж болох зүйл нэгч байхгүй. Тэгээд бид нар бие биедээ дасгалжуулах, амьдралд нь дасгалжуулагч болдог. Одоо дөрөө болдог, хүч болдог, итгэл нь болдог ийм хүмүүс байх ёстой гэдгийг л энэ намар дамжуулал харуулж байна. Тэгээд та бусдыг хэр их дасгалжуулдаг вэ? Тэр хүнийг одоо ямар нэгэн зүйлд сурч байхад нь та хэр их оролцдог вэ? Энэ оролцоо маш чухал юм байна тийм шүү. За тэгээ маш урт комент оржсэн байна. За тэгээ ариун чимэг ариун агч орж ирсэн байна. Миний нэг найз харилцаан дээрээ маш хүнд байх үедээ уучлалсны эцэст жаргал гэдэг номыг бас хайрын 5 хил гэдэг номыг уншиж өөрийгөө өөрчилж нөхрөө уучласнаар одоо жаргалтай амьдарч байгаагаа ярьж байсан. Тэгээ ном уншиж ухаарснаар нэг гэр бүл харилцан дээр өөрчлөлтийг бий болгосон. За тэгээд сая бид нэр яг үнэхээр өөртөөхөө амьдралаас гарч ирсэн үр жимсүүдийг ярьж байна. Тэгээд сонсож байгаа та бас урамшуулал тий урам зориг авсан баха. Тэгээд үнэхээр ямар гоё юм бэ? Бид нэр ном гэдэг зүйлээс үнэхээр сурч болж байна. Амьдралдаа хэрэгжүүлснээр бидний амьдралын чанар, дэвшил маш их томоор болж байна тийм үү? Ингээ харахад гайхалтай. Үнэхээр гайхалтай. Тэгээд хүн төвчөр тэр цаг хугацаанд нэгээ уучлна гэдэг бол бас л эр зоригштэй. Бас л хатуужил төвчээрийг тэр хүнд суулгасны үндсэн дээр гаргаж байгаа зан чанар байгаа байхгүй юу? Тэгээд мега сайн уу гэдгсэн байна. Сайн уу? Тэгээд бас энд ярьсан маань уучлалын эцэст жаргадаг гэд энэ номыг бас та бүхэн авч үзээрэй. Бас хайрын 5 хил өмнөх нэвтрүүлгээрээ бид бүхэн хайрлах урлагийг ярилцсан. Тэгээд тэгтээ бас хайрын 5 хил
энэ номны тухай бааз их ярилцсан ба хүн бүхэнд хайрлах үнцэг тухайн хүний хайрлах хэлбэр нь өөр өгдөг. Тэгээд магадгүй та энэ хайрын тухай бас илүү их мэдхийг хүсвэл энэ номноос бас уншаад үзээрэй. Тэгээд үзэгч танд бас бусдаа зөвлөхийг хүссэн те үнэхээр бусдаа хуваалцахыг хүссэн мэдснээ бусдад өгөхийг хүсэж байгаа ном байгаа бол тэр номныхоо нэрийг бас хуваалцаарай. Магадгүй бид бүхэн олох боломжтой бол битээр бас тэр тухайн номын нэвтрүүлгээрээ орж та бүхэнтэйгээ хуваалцах болно. За тэгээд бидний дараагийн одоо хамгийн чухал зүйл маань болохоор өөрчлөлтийг хийх эрмэлзэл гинэ. Тэгээд энэ эрмэлзэл гэдэг зүйл зүгээр хахад байнга ингээ гарч ирдэг зүйл болоо. Юу ч бодож байна. Ерөнхийдөө бол баг зүгээр хахад бол гарч ирэхгүй мэдээж түрүү хэлсэнчлэн боломж бөгөөд амжилт гэх зүйл нь хизээч зүгээр хахад гарч ирдэггүй. Аливаа зүйлийг хийсний төлөө хөдөлмөрлийн үр дүнд гарч ирдэг зүйлийг бол боломж амжилт гэж ярьж байгаа. Тэгээд би бас нэг зүйл ярьдаг. Чи боломж зорилгын төлөө гүйж чадахгүй бол алхаж чадахгүй бол ядаж бүр мөлхөж чадахгүй бол тэр зөвлөгөөч болов хараад хөвтөө гэж хэлсэн үг байдаг. Тэгээд үнэхээр та амжилт зорилгын төлөө ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй. Үнэхээр хийж чадахгүй бол ядаж хараад хөвтөх хэрэгтэй тэр зөвлөгөө. Тэгээд тэр юм шиг зүгээр суустаар танд хизээч юу ч ирэхгүй шүү гэдгийг хатуу боловч үнэн үг. Тэгээд өөрчлөлт гэдэг зүйл маань ер нь бол их амаргүй штэ. Гэтэ бид нэр заавал энэ өөрчлөлт гэдэг зүйлийг хүлээж авах хэрэгтэй байдаг. Тэгээд миний үтсэн үнэхээр бас тийм амархан биш. Тэгээд би сүүлийн үед маш их өөрчлөгдөхөр их шийдэж байгаа. Тэгээд нэг удаагийн шийдвэрээр нэг удаагийн орлогоор бол энэ боломжгүй би бас маш ихээр мэдэрч байгаа. Гэхдээ гэлээгээд бид нэр амархан байсан бол тэрийг өөрчлөлт гэж бас хэлж болохгүй тий. Тэгээ өөрчлөлт гэдэг үг маань тийм амархан ирдгүү. Дахин тэрэнд оролдох, дахиад унсан ч гэсэн бүтлгүүцсэн ч гэсэн дахин босох. Ямар ч гэсэн одоо маш ихээр оролдох хэвээр орлого энэ бол идэвхтэй үйл явц юм аа. Тийм шүү. Тэгээд яг бид бүхний ярилцлаа сэдвүүдээс хамааралтай нэг коммент орж ирсэн байна. Тэгээд нөгөө шинэ үсгийн багш кинон дээр хүрлээ нэг тугалыг өдөр бүр өргөсөөр жилийн дараа бюро өргөдөг болно гэж хэлдэг санаанд орж байна. Нөгөөгээд монголчуудын ихэнх нь мэдж байгаа шинэ үсгийн багш гэдэг бас сонирхолтой бас хөгжилтэй кино байдаг. Тэгээд тэр кинон дээрээс үнэхээр яг энэ үеийг сонсоод би бас бодлоо. Өглөө болгон тугал урж гүйж агаад эхэндээ нөө тугалын хулгайч сэрдэгддэг. Бас маш олон хүмүүсээр буруу ойлголтыг төрүүлдэг. Тэгээд дараа нь үнэхээр бюро өргөх чадвартай болсон байдаг. Тэгээд агуу үеийн эхлэн жижиг зүйл зуршлаас эхэлдэг шүү гэд төрж хэлсэн. Бишман зүйлийг өнөөдөр өөрчлөнө гэд нэгэн зүйлийг хийгээд бидний амьдралд өөрчлөх чадахгүй. Та маш олон зүйлийг хийх хэрэгтэй. Тэгээд бэрхшээлийг даван туулахын тулд тухайн бэрхшээлийг та боломж болгож хараарай. Тэгээд нэвтрүүлгийн маань цаг ерөнхийдөө бол дуусж байна. Тэгээд бэрхшээлийг ярихад мэдээж Монгол гэтгүй аль ч нийгэмд амжилт бэрхшээл дээр санхүү яригддаг. Түрүүн бид ихсэн ярьсан ядуурл. Тэгээд бид бүхэн дараагийн нэвтрүүлэгтээ та бүхэнд санхүүгийн тухай ярилцсан ном бэлдсэн байгаа. Тэгээд маршмеллогийн тухай яриа гэх мэт 3 цуврал ном байгаа. Тэгээд маргааш эх 7 хоногийн 3 сарын 27 буюу эх 7 хоногийн даваа гарагт та бүхэнтэйгээ санхүүгийн тухай хуваалцах болно. За тэгээд бидтэй хамт байсан танд маш их баярлалаа. Тэгээ эртлэн бүгд хамтдаа дахиад энэ цагтаа уулзцгаая. Тийм шүү. Та санхүүгийн асуудалтай санхүүгээ яаж шийдвэрлэхийг сонирхож бас мэдмээр байгаа бол эх 7 хоногийн даваа гарагт Солонгосын цагаар 8 цаг, Монголын цагаар 7 цагт бид бүхэнтэй хамт байгаарай. Баяртай. Баярлалаа.